Хүн ер нь өглөө босохдоо нэг одоо аяга ус ууж бай. Энэ усын чинь юу гэдэг нь бол ам аврах усаа гэж хэлж байгаа юм л да. За энийг бол бити хитэн ус ууж байгаарай. Бөлөн ус уу. За дотор нь бол тэр юу хийж болно? Зөгийн бал хийж ууж болно. Би бол одоо тэр силентэй шидэт мөгийг хийгээл өглөө уудаг юм. За энэ усыг яагаад ам аврах ус гэж хэлж байгаа юм бэ гэвэл энэ дотор олон учир байна шүү. Бид нар одоо амьсгалаараа хөлсөөрөө шээсээрээ их хэмжээний ус алдчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ үед чинь бидний өглөө босоод ирэх үед бидний цус чинь одоо өтгөрчихсөн. Дээрээс нь одоо цусан даралт чинь өндөр байдгийн өглөө зүрх чинь хурдан зохилт юм. Тэгээд одоо энэ олон юмнуудыг яах юм бол хэрвээ та нэг аяга ус уугаад орвол цусын чинь шингэлэн зүрхнээ зохилт цусны аварсгалт чинь одоо их сайн болно шүү дээ. Дээрээс нь ходоод эзэн замын чинь нээн одоо тэр эд эрхтнүүдийн амралтын байдлаас ажиллагаат байдалд орох чинь их сайн нөлөө үзүүлнэ. Тэгээ биеийн дотор байгаа тэр хаягдмал бодисууд орой нэг хэмжээний хэмигийн үйлдвэр явагдаж л байгаа шүү дээ хүний биеинд. За тэр хортой бодисуудыг чинь гадагшлах хүртэл таныг ажлыг одоо дэмжих таны одоо хэрвээ одоо энэ зүрх цусан судасны өвчтэй хүн юм уу дунд наснаас дээш болсон хүнс бол заавал энийг ууж явах хэрэгтэй. Ингүүл таны энэ өдрийн ажлын нэг сайн эхлэлт болно гэж би бодож байна л дээ. Тэгээд одоо зарим улсууд бол өглөөгийн хоолыг идэхгүй байгаа. Энэ бол их буруу л да. Өглөөгийн хоолоо идэжээ. Тэгээд өглөөгийн хоолыг идэхдээ бол шимд идэжээ их сайхан баялаг хоол идэжээ. За дээрээс нь бол хамгийн чухал нь бол одоо нүр цусны нэгдэл яхаа илүү байж болно. Яагаад гэвэл өглөө босонгуудаа бид нар энерги хэрэглэх чухалтай байдаг. Хүний биеинд чинь одоо бүх юм бол энерги хэрэгтэй. Энергийн хамгийн гол авдаг юм чинь бол үзмлэг шихрээр авдаг байхгүй. Энэ шихэр нь хаанаас ирнэ гэвэл одоо нүүр суснаа нэгдэж шүү дээ. Эндээс хангагдаж байдаг. Ийм болохдоор бидний биеийн эрүүл мэнд, бидний ажил одоо бүх талд бол энэ чухал үйлдэл үзүүлж байгаа байхгүй. Тийм болохоор өглөөгийн хоолыг яаж идэх бол одоо иймэрхүү байж болно л доо тийм ээ. Нэг аяга сүйтэй жаахан талхтай идэж болно тийм ээ. За тэгвэл одоо тэр олон зүйлийн будаана шүмсүүд юм уу буурцгийн шүмс идэж болно. За тэгээд дээрээс нь бол өндөг бууз юм уу мантуу юм уу иймэрхүү юм идэж болно шүү дээ. Тэгвэл одоо бити тэр тосонд шаарсан юм уу тэр дарчсан хоолуудыг одоо бага идэх хэрэгтэй. Ер нь бол би энд сануулж хэлэхэд хоол болгондоор түүхийн ногоо идэж байгаарай. Энэ их чухал шүү. 3 хоолынхаа дунд жимс идэж бай. Энэ их чухлаа гэж. За залгаад хэлэх юм бол би нэг арга танилцуулъя гэж бодож байна л дээ. Энийг олон хүмүүсд одоо одон телевизээр би гаргаж ясныг үзсэн баха. Миний холбоо бандар бас олон юм зөв хооллох хичээлүүд байгаа. Тэн дээр ч үзсэн байх. Өөрөө тэр бурцгийн ээдэн хийж уудаг. Бурцгийн зутан хийж уудаг. Тэрийг бол яа гэвэл би бол миний найрлаганд бол олон зүйлийн буурцаг тэгээд тэр ирэмми хар бурцаг газрын самар намга шарлуун за дээрээс нь мөг одоо ийм олон төрлийн юм хийгээд нийт 12 төрлийн юм хийгээд ингээд тэрийг багаар хийж штэ тэгээд энэ өөрөө хийдэг тэр нөгөө машин дотор хийгээд ингээд туслаа гаргачих. Энэ их сайн хоол болно өглөөгийн хоол. Би бол их сайн хоол гэж бодож байгаа. За дээрээс нь би бас нэг одоо өөрөө хийж иддэг одоо янз бүр хэлж яан л дээ. Одоо зарим газар кагсаасан боо гэж байна, зарим газар цагаан боо гэж байна. Манай энэ дулаг өөхий л гэж байгаа. Шууд ямар тос хэрэглэхгүйгээр ингээд тогоон дотор хоёр талаас нь халддаг тогоон дотор ингээд хийдэг борцгийг хэлж байгаа байхгүй юу. Тосгийгээ шаардчих юм бол утга болно. Тэгтээ би энэ борцгийг шаардтаа бол яаж хийдэг вэ? Цагаан гурил нэг хэсэг, тэгээ юмян гурил гурвуулжин будаана гурил гэж хэлдэг сагдын гурил тийм ээ эрдийн шишийн гурил дээрээс нь модын өндөг хийж байгаа юм. Тэгээ баг зэрэг ургамлын тос хийгээ. Тэгээд заавал эсвүүрээр эсгэн шүү. Тэр нэг хурдан эсгэдэг нэг эсвүүр байдаг шүү дээ. За тэргээр эсгэн бити сууда хийгээрээ, бити хужир хийгээрээ. Хужир сууда гэдэг бол шууд витамин B-г нь устгачдаг байхгүй юу. Хэрвээ энэ эсвүүрээр эсгэгчдийн бол хужир хийхгүй бол тэр дотор байгаа витамин B-гийн төрөл нь улам их өсөн штэ. Улам сайн гарч ирнэ. За энэ нарийн аргуудыг та сонирхолтой бол миний тэр шингээлтэн дотор бол эрүүл хооллох хэсэг дээр энийг би танилцуулнаа. За дөрөвд нь бол цаашаа бол одоо өглөөгийн хоол бол эрүүл мэндийн суурь тийм ээ. Тэгэхээр бол өглөө бол заавал хоол идэж явах хэрэгтэй. Өглөө хоол идэхгүй болохоор яа гэвэл жаахан байж атал чинь нөгөө биеийн доторх одоо нэг шихрийг хэрэглээд дуусна. Тэгвэл яа гэвэл тархич нь бол байнга үзмэлгийн шихрээр одоо энерги авч яадаг. Тэр энерги тэндээс авдаг. Тэгэхээр бол бидний хамгийн дотлоор л одоо толгой эрэхгүй ч гэсэн одоо толгойн чийдлэх чадвар, анхаарал төлбөрөх муудаад ирдэг байхгүй цусны шихрээ буурчж байгаа юм чинь тэгээд одоо нэн илүү ажил хийж байгаа хүн сурагчуудад одоо муу үзүүлж байна. За тэгэхээр эрүүл мэндэд ч цаагаараа муу нөлөө үзүүлнэ шүү дээ.
Зарим хүмүүсүүд одоо өглөө хоол идэхгүй, таргалгаас айгаад өглөө идэхгүй. Энэ хүний бие гэдэг чинь бол маш ухаалаг бүхэл цогц. Тэр чинь тохируулдаг. Өглөө идэхгүй бол өд дээр илүү идэх мөртөө чинь сайн шингээж авч чаддаг байхгүй юу. Тийм болохоор нин илүү өглөө идэхгүй хүмүүс таргаан бууруулж чаддаг шүү дээ. Улам л тархлаад байдаг байхгүй юу. За ийм болохоор энэ талаар анхаарах хэрэгтэй. Тэгээд цаашаа удаад ирэх юм бол өглөө хоол идэх багтар бас одоодноо өвч олноо. Ингээд одон зүйлийн юмнууд гарч ирэх аюултай байгаа юм. Тэгээд одоо өглөөгийн нэг өдрийнхээ амьдралыг сайхан зөвөр эхлүүлж ягаарэ. Албан ажилтай хүмүүс өглөө гадна гарч нэг аяга урцгийн шүмс тосон шалсан хөвсгөр бов юутё гар өрлөгийн хоолон болгодог. Түүнд шим тижэл нь ямар болдог вэ? Энэ тухай зөвлөн жохолоо. Энэ нэг зогштой арга биш байхаа гэж би бодож байна. Яагаад гэмгүүл одоо тэр гадна байгаа тэр буурцын шүмс чинь ба штэ. Шим тижэл маш багтай байхгүй. Шим тижэл нь хаана байна вэ? Шим тижэл нь тэр дууф дотор байгаа юм. Дууфнаас гарсан усыг бид нар ууж яана гэсэн үг. Энэ шим тижэл багтай. Дээрээс нь нэг тэр тосон тайрсан хөвсгөр бов юутёгийг нэмэх юм бол бүр эрүүл мэндэд их хохирол очрон штэ. Тэр юутёгийг чинь яад гэдэг юм бол тэр дотор ч юм бол байфан гэдэг нэг юм хийж байгаа байхгүй. Тэгтэрэн тэр нь бол дотор бол хүн төмөрлөгтэй. Тэр эсэгдэг байдсан. Дээрээс нь аваад хэлэх юм бол тэр хүн төмөрлөгч хүний биед хортой штэ. Дээрээс нь нөгөө тосож чинь байн олон удаа халаасан. Тэр дотор чинь одоо хот тавдар үүсгэх бодос үе төмөрөн бий болсон байна штэ. Тэр чинь эрүүл мэндэд маш муу байхгүй юу. Энэ хоолыг бол штэ хаяа идэж болно. Гэвч бол үргэлж ийм маягтай хооллох юм бол таны бөөр, таны тарих, таны зүрх бүх юм чинь маш муу нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бол үргэлж ерөөсөн ингэж идэж болохгүй. Залуучууд бол үргэлж идэж харагдаж л байдаг юм л да. За тэгвэл одоо хэрвээ заавал энэ дууф гадна очоод энэ дууфнаа юу унаа гэвэл одоо найрлага тэр дууф нор гэдэг нэг юм байт юм а. Тэрнтэй тэр дууфуутай болоод одоо бас өөр бууз юм уу мантуу юм уу ийм холиод юм уу шимээс өөр юм холиод идэж болно шүү дээ. Тэгээд одоо энэ одоо ер нь бол энэ хүн төмөрлөгийн талаар бол одоо энэ агаарын бохирдол их байна, уснай бохирдол их байна. Одоо энэ хоолн дотор чинь бас хүн төмөрлгүүд их байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар ер нь яхан анхаарал тавиад энэ зээл гудмаар зарж байгаа энэ ариун цэврийн шаардлага хангахгүй мөртөөсөө дээрээс нь энэ төмөрлөг юм уу энэ хүн төмөрлгүүд орж ирээд энэ хүн төмөрлөгч хүний биед их хортой шүү дээ. Ийм болохоор энэ талаар бас анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн тухайтай суралцаа, уурга тархиндээ эрүүл мэндийн төвийг бий болгоо гэж хэлмээр байна би. Тэгээд нэг өдрийн хоолыг бол ер нь бол 3 хувааж яхан зүйтэй байхаа. Тэгээд өглөөгийн хоолыг 30%, өдрийн хоолыг 40%, оройгийн хоол нь 30%. За тэгвэл үдэд илүү шиг гэсэн ухаантай үг. За яг хөө энийг бүр нөхцөл боломжтой бол 6-7 хуваагаад идсэн ч бүр болно шүү дээ. Багаар олон удаа идчих бол маш сайн явдал л да. Тийм ээ. Тэгээд энэ хоолныхон бүтцөөс аваад хэлэх юм бол да ногоо хураад идэхээр утгад жаахан махтай нэг ногоо, тийм махгүй нэг ногоо, мөөг энэ их чухал юм байдаг байхгүй. Тэгээд хоолойгоо идэхдээ одоо тэр олон зүйлийн хоолыг олоод одоо 6-7% л цаджээ бити хагартлаан цадж байгаарэ. Ингүүл таны эрүүл мэндэд их чухал үйлдэл үзүүлнэ гэж бодож байна. Тэгээд олон удаа хоолж яв сайн да. Тэгээд одоо оройгийн хоолыг бол нин одоо тийм энергиэр өндөр хоол идэж болохгүй. Орой чинь бид нар одоо юу гэдвэл мах идэж байгаа унтдаар сүн хар дараад байдаг шүү дээ. Түүн ямар учиртай болж байгааг бол их хэмжээний тослог хоол чинь ороод одоо биеийн орчтой зэрэг бид нар чинь орой яанаг бол амралтын байдалд бидний зүрхний зохилгоо багасч чинь бидний тэр энергийн хэрэгцээ багасч чинь цусан эргэлт удаан болчихно. Энэ байдлын дор та их хэмжээний мах, их хэмжээний хүнд хоол идэхдээ зэрэг яах вэ гэвэл эдгээр шин нэг бол өөх болж хувирна. Хоёр бол таны дотор иргэднээ чинь юм уу цусан судснаа чинь хандар юм уу эдгээр бодисууд чинь очид наалдаал цусан судсыг чинь натууруулаад цусан судсыг чинь нарсвилээд байна штэ. За ингээл одоо цаашаа хөгжөөд их тэр нь таргалан одоо цусан судс натуурна ингээл баян эрхэм өвчнгүүдийн чинь гол гулантууд болж байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь бол оройгийн хоолоос хойш 3 цагийн дараа л унтчихвэл их зүйтэй гэж бодож байгаа юм л да. Энэ их зүйтэй байх. За тэгээд ер нь бол энд бас нэг унтахынхаа өмнө заавал амаа угаад сураа. Өглөө харин угаахгүй байж болно. Юм идсэн л бол амаа заавал усаар зайлж бай. Энэ гол учрууд байна штэ. Нэг бол шүд орхоо идэх, хоёр бол энэ багал зур хоолойны өвчин үүсэх. За багал зур хоолойны өвчнөөс чинь болоод одоо
бидний биеийн доторх дархалгаагийн системийн урвалаас болоод олон зүйлийн зүрхнээ өвчин үүж болно, үе гишүүнээ өвчин өсч болно. Тэгээд энэ ерөөсөн багалзуур хоолой гэдэг бол хүний ам багалзуур хоолой бол хамгийн нэгдүгээр одоо нэгдмэл фарант гэж байгаа байхгүй юу. Энэ бол гаднаас орж ирэх дайсан нүттэй одоо дайн хийдэг их чухал газар шүү дээ. Тиймээс бол одоо амаа угаа цэвэрхэн бай. Манай монголчуудын дээр үед аягаан долоож ирсэн юм тийм ээ. Одоо бол долоохгүй би бол долоогоо л байдаг л дээ. Тэгээд би нэг энийг бодож байгаа юм. Монголчуудын бол дээр үед бол үг яриа тодорхой. Тэгээд одоо сайхан дуулна. Тэгээд багалзуур хоолойны өвчин бидний баг байхад их баг байсан юм. Одоогийн хүүхдүүд бол бараг 90-100%-аар хоолой багалзуур нүүдээд байх шиг байгаа юм. Яагаад гэвэл багалзуур хоолойны тамир хийхгүй юм шүү дээ. Тиймээс би энэ урдлыг бодож байгаад би нэг багалзуур хоолойны тамир гэж зохиосон юм а. Хилний тамир, багалзуур хоолойны тамир, дуун хүчийн тамир гэдэг одоо олон тамирууд байгаа. Энэ бол бие сэтгэл эрхтний тамирын хичээл дотор байгаа л да. Энэ тамирыг байнга хийж явах юм бол таны хамгийн анхны нэгдмэл фарант хамгийн анхны чинь дайн хийдэг бэхлэлтийн шугам чинь их бат бих болно. Ингэвэл тань олон өвчнээс одоо хол байх болно шүү гэж хэлмээр байна л дээ. За баярлалаа.